Баярлалаа миний YouTube channel тавтаа мөрөл. Би өнөөдөр тоглолттой тэгээд нэг vlog хийж удаад бичлэгээ эхлүүлж байна. Одоо өглөөний 9 цаг болж байна. Өглөөний гэх юм уу? Тэгээд одоо би гял хувцас өмсөд гарахгүй болж байгаа хоцорсон. Үсэн санаа харагдаад байна. Эсвэл минь царайч юм аа ингээд амарч хавтцсан юм шиг. Үсээ би шүн тэгээд цаамд чадаагүй. Яагаад гэд мэдгүй ингээд байга сэрээдсэн. Би усны саваа. Кофе цаа. Архан мартчихэж. Ямар ч байсан. Усны саваа. Сауна юм electrolytes гэдэг юм хийдэг. Энэ одоо давус сахар махаар жом тэмдэг. Ер нь би ялангуяа тоглолт өгдөг. Өглөө бас би юм бүлээн ус уудаг гэх юм уу? Илүү юм бүлээ халуун ус уух цаана гэж сонссон. Машин хэрэглэж байгаа. Тэгээд энд ингээд хараад зогсож байна. Цагаан унгаа им паста shrimpтэй. Миний л та би тэгээд цаа унтаагүй. Ингээд унтж байгаа мөртлөө бишээ сэрүү унтж байгаа мөртлөө сэрүүн байгаа юм шиг санагдаж штэ. Тэгээ ингээ өглөө босохоор бол би жоохон унтсан юм байна гэдэг мэдэн. Гэхдээ шүнжэнгөө ингээ сэрүүн байсан юм шиг санагдаад байдаг. Тийм мэдрэмж өгдөө штэ. Тэгэж ямар ч гэсэн мэдэрсэн. Одоо явцгаая. Гэхдээ би юм мартсан юм санагдаад байгаа юм. Цаамцаа пүүдэ авцаа нэсээ бэлдсэн юм жоохон авцаа болохоор юм нүдний тусаа уурч авцаа энэ танараас ирэлдэг Монголд энийг ээж Монголоос авчирсан. За одоо ирчлээ. Одоо мэлэг цас орж байна. Тэгээд өнөөдрийн тоглолт одоо эсрэг багийн зааланд тоглолт юм болохоор цаг 30 минут машинаар яваад ирж байна. Тэгээд хаалга болохгүй. Одоо жоо хөт. Өнөөдөр дараач өдрийн өчигдөр би тоглолтынхаа дараа гэрлүүгээ хараад тэгээд дараа нь ажилтаа байсан. Тэгээд ажил руугаа яарч аваад бичлэг хийж амжаагүй. Гадаа амар гоё цастай жоо хүүтэн гэхдээ ингээд амар гэгээлээ. Өнөөдөр надад нэг тийм хийх төлөвлөгөө байхгүй. Өнөөдөр би жоохон уртаар ажиллана. Ажилласныхаа дараа гэрлүүгээ хараад маргааш нэгт тэгээд нэгтгэхдээ жоохон юмнууд бэлдээ гэр мэрээ цэвэрлэнэ. Би шинэ календар хаагаад яагаад гэвэл минийх дууссан болохоор
шинийг авах хэрэгтэй болоод тэгээд дэлгүүр дотор юм амар олон төрлийн календрууд байсан. Тэгээд алийг сонгох мэдгүй. Гэхдээ тэр ихний календрыг ямар ч байсан худалдаж авсан. Hello guys. Би ажиллаад хараад гэртээ орж ирээ. Тэгээд жоохон унтсан. Тэгээд миний нүрний бодог жоохон арилсан юм уу энэ тэнд. Тэгээд сормоос жоохон садмалсан. Тийм болохоор би сая усан дороод тэгээд дахиад нүрэ буудаж ийн. Яг гэвэл би одоо кино үзнэ гэж бодсон. Миний үзэх кино бол The Housemaid гэдэг нэг одоо кино театраар явж байгаа киногоо. Тэгээ сүүлийн би 2 жил юм уу жил амар их ном сонсч эхэлж байгаа. Өмнө би амар их подкаст сонсдог гэсэн шүү дээ. Тэрийг болоод би ном сонсч эхэлсэн. Тэгээ миний унших дуртай номнууд бол ийм thrillers гэх юм уу. Жохон ийм алуурчтай ч юм уу. Өслийн мэдхгүй ингээ гинт сонирн болдог одоо тиймэрхүү plot twistтэй номнууд би унших дуртай. Тэгээ миний анх уншиж байсан номнуудын нэг нь бол The Housemaid. Тэгээ надад тэр ном ер нь бол таалагдсан. Тиймэрхүү номыг би унших дуртай. Унших гэж сонсох дуртай. Тэгээд өнөөдөр тэр номны киногийн үзнэ. Та нар ер нь ном уншдгүй. Тэгээ ном уншихаар ямар ном уншдаг вэ? Өмнө би нэг тэгж ном сонирхдаггүй байсан. Гэхдээ та нарт ийм гоё уншаарай гэсэн ном байвал хэлээрэй. Одоо ингээд зам авах юм бол хаяада бас ном уншиж эхэлмээр байгаа. Ингээд жинхнээсээ сонсохгүй. Тэгэхээр уншихаар илүү гоё ингээд мэдрэмж төрдөг юм шиг. Илүү их ингээ өөр ойлголттой номны. Тэгээ миний дуртай одоо төрлийн ном бол жоохон юм mystery ч юм уу ингээд бодоогүй юм тохиолдог аим шиг юм биш. Одоо сүнс тиймэрхүү юм биш. Зүгээр ийм psychological thrillers гэдэг дээ штэ. Тиймэрхүү ном би дуртай. Миний нэг өөр та ингээд сандаг ном болвол миний анх бас уншиж байхад ингээд иймэрхүү ном дуртай болж эхлүүлсэн ном байхгүй юу. Тэр нь бол Verity гэдэг нэг Colin Hoover ном байдаг. Тэр надад амар их таалагдсан. Тэгээ одоо тэрний бас кино утгагүй байна. Өнөөдөр яагаад мэдгүй миний нүур амар юм ингээд хавдсан юм санагдаад амар юм устай юм шиг. Хаяа сэрхээр ингээд өдөржингөө нүур хавдсан юм санагдаад байдаг. Та нархаас тэгдэггүй. Миний бодлоор би ингээд амар их давс моос идчихэж магадгүй. Тэр мэргээ жоохон боломжтой байхгүй. Би хоолндоо бас жоохон сүүл үед анхаарал тавьж эхэлж байгаа. Яг юу идчихин тэгээд идэж байгаа хоол маа сайн төрлийн хоол юм уу үгүй юм уу бэлэн гомон ч юм уу давс ихтэй тэгээд сахар махар ихтэй тиймэрхүү хоол биед муу болохоор бага гэдгийг бодож байгаа. Тэгээд хамгийн сайнаар ингээд clean food гэдгийг хичээж байгаа. Юу ч хамаагүй идэх хахаар биед нөлөөлж байгаа нь ингээд мэдэгдээд байгаа байхгүй юу. Жишээ нь ингээд нүүр хавдах ч юм уу эсвэл гиз өвдөх ч юм уу жоохон тиймэрхүү юм. Би нүдэндээ lash lift хийхгүй бол шинээр миний lash lift гараа жоохон ингээд сонио хэлбэртэй болсон. Lash lift хийхээр хэдэн 7 хоногийн дараа ингээд сонио ийш тийшээ ингээд сонио хэлбэртэй болчтой. Тэгээс өглөө би нүрээ бодохдоо миний сормоос амар өгнө гоё болсон юм. Тэгтээ сая унтцсан чинь би сормоосоо дараад унтцсан гэсэн чинь бүгдээ ингээд сонио ийш тийш болцсон. Тэгээд lash lift хийхдээ би lash lift гэртээ хийдэг өөрөө. Өмнө салонд очдог гэсэн тэгтээ гэртээ хийхэд бас болдог юм байлээ. Тийм болохоор би гэртээ хийдэг. Мөнгө аль баг өрхийг хичээж байгаа. Ингээд жишээ нь lash lift ч юм уу өөрөө төрлийн гэртээ хийж чадхаар юм байвал ер нь гэртээ хийхийг хичээж байгаа. Эсвэл гадуур ингээ баг хоол идэх ч юм уу. Өнөөдөр миний ингээд нүур ингээд надтай цуг ажиллахгүй байх юм. Өнөөдөр ч өнгөө тэгж санагдсан. Өнөөдөр бас ажиллаж байхад ч гэсэн ингээ сэрэг юм шиг дүнгэж сэрж байгаа юм шиг санаг мэдрэмж өгдөө штэ. Тиймэрхүү.
За би киногоо үзээд гэртээ орж ирчлээ. За би та нарт Housemaid-ийн киног юу гэж бодсноо хэлье. Би номд нь тэгэж амар их дуртай байгаагүй. Гэтэ дажгүй ном гэж бодож исэн. Би 2 дугаар номыг сайн санахгүй бүр аль дээр уншижсэн яг 1-2-ын яг бүх деталуудыг санахгүй. Гэтэ киногийн болвол би дажгүй гэж бодсон. Оноо өгөх юм бол 10-аас 7 оноо өгөх бах. Жон таалагдаагүй юмнууд нь бол кино одоо номноосоо илүү жоохон драматик болгоцсон юм шиг санагдсан. Илүү ингээд бодит амьдралтай төстэй байсан бол илүү гоё сонирхолтой байх байсан баг. Тэрнээс бусдаараа бол дажгүй сонирхолтой байсан. Тэгээ зарим деталуудыг өөрчилсөн байлээ. Зарим деталууд нь ингээд цаанаар өөрчлөгдсөн. Хамгийн сүүлд нөгөө нэг за би спойл хийхгүй. За яарсан миний бодол энэ л та нар өөртөө кино театрт үзүүлээ. Тэгээ дараа нь бас номыг уншаарай. Ном нь амар юм сонирхолтой ном. Миний дуртай одоо type ном гэх юм уу. За миний бодол санаа иймэрхүү байлаа. Одоо дараагийн өдрийнх нь өглөө би цайгаа уунгаа шинэ календар дотроо ажил, хичээл бүх бичих ёслонуудаа бичингээ. Бас хажуугаар нь хичээлээгээ сууж байгаа. Тэгээ би энэ влог одоо ингээд дуусгая гэж бодсон. Зөндөө их баярлалаа.